Сэно. Айл болгон хашаанда 5 мод тарэ аянд та нар нэгдэж модо тарьсан уу? Хэрэв модо тарьж амжааг бол би танарт 5 модны санаа хэлье. Энэ бол манай өвөгийн хашаа. Манай өвөө 30 гаруй төрлийн мод ургуулсан. Тэгээд би танарт навчид модоос нь эхлээд танарт танилцуулъя. Энэ хэсэг болохоор өрөл монстр тарьсан хэсэг байгаа. Энэ болохоор өрөл буюу зэлэг алюминий мод 6 сар цэцэглээд 8-9 сар жимсэн боловсрдог. Тэгээд энэ чинь болохоор цагаан буюу ягаан цэцэг ургадаг. Тэгээд танаа хашаанд амар гоё өнгө үзэмж нэмдэг мод байгаа. Энэ бол манас сүүлийн айлууд хашаанда маш ихээр ургуулаар басан. Мөн адил цагаан цэцэг ургаж амар гоё ангилан үнэтэй. Тэгээ мойл жимсийг уухаар маш их хүний бие тус үзүүлдэг. Тэгээ танаас ч гэсэн энэ модноос сонгоорой. Энэ бол 7 мод. Энэ болохоор миний хамгийн дуртай мод, бас байгалийн хэмжээ дээрээ ч алдартай. Энэ нь болохоор яагаад би дуртай вэ гэхээр манай өвөө жимсийн түүж агаад надад ундаа, жуус, чанмал гээд зөндөө олон миний дуртай юмнуудыг хийж өгдөг болохоор би дуртай. Энэ модны навчинч, жимсэнч маш олон төрлийн өвчин эмчилгээгээрээ ач тустай. Танаас ч гэсэн хашаанда заавал сонгож ургуулаарай. Та бүхний хашаандаа сонгох 5 модны нэгийг заавал шилмүүст мод шүү. Жишээ нь гацуур байна, шинс байна, хуш байна, нарс байна. Та нар алийг сонгож болно. Монголын хөрсөнд ургахад маш их тохиромжтой. Зарим айл нар хашааныхаа хажууд ургуулдаг. Учир нь агаарын бохирдол тоо шорооноос хамгаалдаг. Мөн маш их хүчил төрөгч ялгаруулдаг. Өнөөдөр танарт өвөөгийнхаа ургуулсан моднуудаас өөрийнхөө хамгийн дуртай мод нарыг танарт танилцууллаа. Айл болгон хашаанда 5 мод тари аян та нар нэгдэж миний танилцуулсан мод нараас танаас сонгоод модоо тараарай. Баяртай.